Сайн байцгаана уу хэмсэг хадагтай ноёдоо эрхэм мөндөц очтоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо соёлын төвөргөний концертын их танхимд ийм олоолаа хуранчулсан та бүхэндээ түүхэн 30 жилийн он баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Нэжгэнсэн халуун алгад ашилтыг сонсъё. Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэн дэмжсэн 30 жил. Хүслийн гэрэл унтарсан нэгний итгэлийн очийг насаасан 30 жил. Хамтын ажиллагаа бүрийг хүнлэн дээдлэж хамтарч чадсан 30 жил. Хүүхэд бүрийн ирээдүйд идэх итгэл өгсөн 30 жил. Өнөөдөр түүхэн 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Дэлхийн зөв Монгол олон улсын байгууллагын түүхэнд 30 жил хамтран зүтгэсэн, хөдөлмөрлсөн, бүтээсэн, итгэсэн, сэтгсэн хүн бүрт чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Тэмээ энэ тагнад норлон ирсэн хүн бүр Монголын хүүхдүүдийн бүрэн дүүрэн амьдрал, бүрэн дүүрэн байдал, хүсэл эрмэлзэл, ирээдүйн төлөө ухамсарт амьдралаа зориулж мэдлэг боловсрлоо, хөдөлмөр зүтгэлээ, итгэл үнэмшлээ, хамтын ажиллагаагаа өөрт байгаа үн цэнтэй бүхнээ өгсөн эрхмүүд хуранчулсан байгаа. Тийм учраас та хажууд байгаа эрхмүүдэд баяр хүргэж чин сэтгэлийн мэдлэгээ дэвшүүлнэ үү гэж хүсэж байна. Энэ бүхний эхлэл нь итгэл найдвар байлаа. Зодын гамшигт нэрвэтсэн олон айл өрхөд туслахын төлөө нэгдсэн тэр сэтгэл өнөөдөрч та бүхний дунд, та бидний дунд бас энэ тайзнаа гэрэлцээр, эгшгэлсээр байна. Энэ бол зөвхөн нэг удаагийн тусламж байгаагүй та бүхэн мэднэ. Монгол орон даяар хэрэгжих 100 төслүүд, мянган гэр бүлүүд, мянган хүүхдүүдийн ирээдүйд амьдралд нь итгэл найдварыг асаасан эхлэл байсан юм а. Өчигдрийн бэрхшээл өнөөдрийн замыг нээж хувьсан өөрчлөгдөх хөгжил зүрхнээс эхэлдгийг бид бүхэн харуулж чадсан. Хүүхэд бүрийн мөрөөдөл бид бүхний зорилгын жигүүр болж 30 жилийн энэхүү аяллыг хамтын хүчээр бүтээсэн, мөн цаашдаа дахин түүхэн 30 жилийг үргэлжлүүлэхээр, эхлүүлэхээр бид хуранчуулаад байна. Ингээд өнөөдрийн энэхүү баярын хүндэтгэлийн концерт хүндэтэй үйл ажиллагааг албан ёсоор нээж үг хэлнүү хэмээн тайзнаа Дэлхийн зөв Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал хадагтай болдын болор цэцэг таныг та бүхний халуун алгад ашилтын хамтаар хүндэтгэн урьж байна. Та бид Монгол хүүхэд гэр бүлүүдэд баяр баясгал, итгэл найдвар, тэгш байдлыг авчрах, мөн тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө 30 жил хамтран зүтгэсээр иржээ. Энэ хугацаанд Дэлхийн зөв Монгол олон улсын байгууллагатай хамт хөгжин, төсөл хөтөлбөрүүд нь хамрагдан, амьдрал оюун санаа нь хувьсан өөрчлөгдөж, ирээдүйнхээ зүгт итгэл дүүрэн тэмүүлсэн мянган хүүхдүүдийн амьдрал та бүхний оруулсан хувь нэмэр юутайч харьцуулшгүй үн цэнтэй билээ. Дэмжлэг туслалцаа хэрэгтэй хүүхдүүдэд хүрч очин, тэдний хэрэгцээг мэдэн, бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж, урт хугацааны туршид хүүхдүүд гэр бүлүүдтэй ойр дотн байж, тэднийг хайрлан хамгаалах энэхүү гэрэлтэй, гэгээлэг үйлсэд хүүхдэд хайртай та бүхэн, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага хамт олон гээд орон нутгийн хамтрагчид дэмжигчдийн оролцоо хамгийн чухал байсаар ирсэн. Бид байгууллагын оогоо тэмдэглэхдээ нандин зорилгоо өвөрлөн хамт цуглаад байгаадаа маш их баяртай байна. Ингээд та бүхэндээ Дэлхийн зөв байгууллага Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн он баярын мэндийг хүргэж Анир Pop Orchestra-тай хамтран зохион байгуулж байгаа Music in Love тоглолтоо тухлан сууж таалан сойрхон уу хэмээн урьж байна. Дэлхийн зөв Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал хадагтай болдын болор цэцэг танд танай хамт олонд үе үеийн дэлхийн зөнчүүдтэй бүгдээрээ халуун алгад ашилтаар баяр хүргэе.
30 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тийм ээ. Өнгөрсөн 30 жилд бид бүхэн та бүхэн бүгдээрээ нэг л зорилгын төлөө хамтарч нэгдэж байсан. Цаашдаач нэгдэж хамтарч хөдөлмөрлөж зүтгэж итгэж сэтгэж хамтдаа 30 жилийн түүхийг бүтээнэгдэхэд итгэлтэй байна. Энэ бол хүн төрөлхтний нэгэн хил болсон утга учир үнц нь энэ бүхнийг агуулсан гайхалтай түүх байсан. За өнөөдөр бид 30 жилийн баярын концертыг санаачлагчид, зохион байгуулагчид баярын хүндэтгэлийн концертоор хийя. Ойн баярыг бид олон их хүмүүсттэй хамтдаа хуваалцъя гэж энэ зориг шийдлийг гаргаж өнөөдөр энэ гайхалтай концертыг та бүхэнд өргөн төлөвлөхөд бэлэн болсон байна. Дэлхийн зүүн Монгол Олон улсын байгууллагын өнгөрсөн 30 жилийн туршид бүтээсэн түүх, хамтын хүч, шантралгүй зүтгэсэн итгэл, бүтээн босгосон гэрэл хайрыг алдаршуулж, хүн төрлөختний зүрх сэтгэлээс ундран гарсан авгаа хөгжмийн бүтээлүүдээр дамжуулан илэрхийлж, Music in Love тоглолтыг та бүхэндээ төлөвлөхөд ийхүү бэлэн болсон байна. Тайзнаа Монголын анхны поп оркестрийн үүсгэн байгуулагч удирдаач Монгол улсын урлагийн гавьяц хөтгөлтөн Алтан буяг авиаслаг уран бүтээлчид маань та бүхэнд энэхүү концертыг төлөвлөж байна. Анир поп оркестр. Одоо ихшиглэх бүтээл бол алдарт Яанигийн Storm буюу шуурга түүх анх хизээ яаж игснэг та бүхэн мэдж байгаа. Тэртех айхтар зодонд Монголын ард түмэнд дэлхийн зүүнчүүд тусалж эхэлсэн. Тийм учраас бид энэ утга бүхий бүтээлийг хөгжмийн продюсертайгаа, маэстротойгоо ярилцаж, сонгож та бүхэндээ зориуд төлөөлж байна. Ингээд грекийн алдарт хөгжмийн зохиолч Яани Storm
Henry Pop Orchestra удирдаач Алтан хуйг оцлоочдод баярлалаа. Италийн нэр төгжмөн зохиолч Vittorio Monti Чардаш.
orchestra удирдаач урлагийн зөвлөлтийн ардын хоёр Hans Zimmer, The Lion King, Merry Go Round.
Анир pop оркестрийн уран бүтээлчдийн тоглолт Music in Love концерт та бүхэн таалагдж байна. Манай уран бүтээлчдэд дахин нэжгэнсэн халуун алгадчлалтай өргөмөрөө. Маэстро Алтан хоёг концертыг яагаад ингэж нэрлэснийг та бүхэн ухаж ойлгож байгаа бах. Ер нь бол хөгжим энэ бол гайхалтай, гайхамшигтай авгай зүйл. Хөгжмөөр бүх зүйлийг илэрхийлж болдог. Бас хөгжимгүйгээр хүн төрөлхтнийг төсөөлөх боломжгүй. Хүний нийгэм оршин тогтнох боломжгүй гэсэн үг. Амьд бодгаал физик талаасаа одоо физиологи талаасаа ус агаараар амьдардаг шиг хүний нийгэм хүн төрлөختөн хүмүүн тэрч бүхэл амьтад хур тодруулал араатнууд хүртэл хөгжмийг сонсоод хөгжмөр хөглөгдөөд өөр реакшн үзүүлдэг. Тэгэхээр өнөөдрийн концертод дэлхийн сонгодог хөгжмийн зохиолын бүтээлүүд мөн нэг шинэ үеийн гэх юм уу орчин цагийн алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлүүд Монголын болон гадаадын хөгжмүүд хамгийн шилдэг бүтээлүүдийг ашиглаж байгаа. Анир pop оркестрийн гол онцлог бол дэлхийн сонгодгийч тоглодог, орчин үеийн хөгжим бүтээлэгч тоглоно. Ер нь бол ингээд за тэр дундаа жанраар нь хөөх юм бол киноны хөгжим гэдэг бол тусдаа маш том жанр байдаг тийм ээ. Холливуудын бүтээлүүд, хүүхэлдэйн кино, анимашн ийм одоо ариун баялаг уран сайнтай учраас бид бүхэн Анир pop оркестртойгоо хамтран ажиллах хүсэл тавьсан Алтан хоёг маэстро болон хамт олон халуун дотнор хүлээж авч хамтран ажиллаж байгаад талархал дэвшүүлье. За сая та бид хамтдаа алдарт Hans Zimmer-ийн The Lion King сонссон. Одоо бол Японы алдарт Ghibli студийн бүтээлүүдийн одоо хөгжмийн зохиолч буюу ер нь Ghibli студийн хөгжмийн зохиолч гэж хэлж болно. Joy Hisayashig та бүхэн бүгдээрээ сайн мэдэх бах. Тэр Joy Hisayashiгийн бүтээлд одоо бидний сайн мэдэх Howl's Moving Castle хүүхэлдэйн киноны хөгжим Merry Go Round одоо эгшгэлнэ. Тэр би энд нэг зүйлийг тодруулж хэлье. Дэлхийн зүйн байгууллага Монголын гэр бүлүүдийн төлөө мянган хүүхдүүдийн төлөө ажилласаар ирсэн. Цаашдаа ч ажиллах болно. Хүүхдийн зүрх сэтгэл ямиг байгаагаар нь хүлээж авдаг, хайрладаг, өөрт нь буруу зүйл хийсэн хүнийг хүртэл уучлж чаддаг тийм энэрэнгүй, тийм гайхамшигтай. Хамгийн гэгээлэг ертөнц байдаг. Томчууд яадаггүй арай жоохон ялгаатай, тийм ээ? Жоохон ялгаатай. Гэхдээ насан жоохон явцсан, арай олон жил насалсан, магадгүй зарим жоохон хөгшөрсөн хүүхдэл байдаг. Хүн болгоны дотор хүүхэд гэдэг тэр ертөнц хүүхэд нуугдж байдаг. Тийм болохоор өнөөдрийн бүх одоо тоглолтууд та бүхэнд таалагдж байгаа гэж бодож байна. Та бүхний амьдрал хүүхдийн ертөнц шиг гэгээлэг байх болдог бай. Ингээд дараагийн бүтээлээ сонирдон сонсцгоё.
Анир Pop Orchestra удирдаач гоцлоочдоо баярлалаа. Одоо тайзнаа Монгол Улсын Дүр бүжгийн Эрдэмийн театрын дуурийн гоцлооч Монгол Улсын гавьяач жүжигчин Гомбочур таныг урьж байна. Соёлын гавь зүтгэлтэн түм жаргалын шүлэг. Тэргүүн зэргийн Чингис хаан одон төгжмийн зохиолч Шарвын хөгжим Монголын тал нутаг. Сэтгэлийн сэвгүй аммагадан очран хавцгийн заяанда итгэлийн сэвгүй цайзган ямар Монгол хүний
сэтгэл ямар Godin hada notaga Music in Love хүндэтгэлийн концерт Дэлхийн зам Монгол байгууллагын түүхт 30 жилийн баярын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Дараагийн уран бүтээл маань La La Land киноны хөгжим буюу Justin Harvey-ийн зохиол La La Land Epilogue. Амир pop оркестр.
Альва ажил үйлс бүхэн хамтын хүчээр босож бүтдэг. Яг хэрэгтэй цагтаа гараа сунгаж тусалсан, хүчин зүтгэсэн, өнгөрсөн 30 жилийн түүхийг хамт бүтээлдсэн. Өнөөдрийн баярт мөчийг хамт хуваалцахаар морилон ирсэн хүн бүрт талархаж байна. Тэр дундаа хамтрагч байгууллагууд, дэмжигч байгууллагуудад хүүхдийн мөрөөдөлд хөрөнгө оруулсан халуун сэтгэлтүүд болох хамтрагч байгууллагууд, төрийн болон төрийн мэс байгууллагуудаа, санхүүжүүлэгч байгууллагуудаа чин сэтгэлийн халуун алга ташлалтаар бүгдээрээ талархал дэвшүүлье. Дэмжигч хамтлагч байгууллагуудын төлөөллийг суулгаасаа босхийг хүсэж байна. Яг гэвэл тусгаал нь та бүхэнд талархал дэвшүүлж байгааг хүлээн авна уу? Альва ажил ялангуяа нийгмийн сайн дурын төлөөх ажил сайн дурын идэвхтнүүд ажилтнуудын хүч тэмцлэггүйгээр бүтдэггүй. Ямар ч цалин хөлс авалгүйгээр итгэл сэтгэлээрээ зүтгэлээрээ маш олон жил тууштай дэлхийн зүйн байгууллагатай Монголын хүүхдүүдийн эргүүлүүдийн төлөө ажилласаар ирсэн сайн дурын идэвхтнүүд тус сэтгэлийн илэрхийлэл, хүнлэг нийгмийн дур төрх сайн дурын идэвхтнүүдтэй бүгдээр халуун алга ташлалтаар талархал дэвшүүлье. За тэгэхээр хөтөлбөрийн үр шимийг хүртэгч хүүхдүүд болон тэдний гэр бүлүүдийн төлөөлөл өнөөдөр ирсэн байх ёстой. Бүгдээрээ суудлаасаа босно гэж хүсэж байна. Та бүхэндээ 30 жилийн өмнө баярын мэнд бишүүлье. Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын хөтөлбөрийн үеийн хөтөлбөрийн үр шимийг хүртэгч хүүхдүүд болон тэдний гэр бүлүүдийг суудлаасаа босоосоо гэж хүсэж байна. За, дээгүрэнэ. За, манайхан зарим жоохон санаа зовоод байна уу? Энд чи баярын өдөр шүү дээ. Баярлалаа. За, мөн дэлхийн зүүн Монгол байгууллагын салбар нэгжүүд буюу хуучин ADP гэдэг байсан тийм ээ. Одоо AP болсон. Бүх салбар нэгжүүдийн төлөөлөл өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага 15-аас 20 жилийн хугацаатай 40 урт хугацааны орон нутгийн хөтөлбөрүүд 100 гаруй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр төсөл хөтөлбөрүүдийн цаана 3000 орчим ажилтан урт богино хугацаагаар ажиллаж за нийгэмдээ нөлөө бүхий удирдагчид хүртэл төрсөн байгаа. Мөн одоо ч гэсэн Монголын нийгмийн салбар талбар бүрт хөдөлгөрлөн зүтгэсээр байгаа. Мөн одоо ч гэсэн хамтдаа цаашдаж хамт дэлхийн зөндөөгөө хамт байх болно. Тийм учраас дэлхийн зүүн Монгол байгууллагын үеийн салбар нэгжүүдийн удирдлага ажлын албан хаагчид та бүхнийг суулгаасаа босоосоо гэж хүсэж байна. За сонсъё. Халуун алга ташаад хамтдаа бие биендээ баяр хүргээд суулгаасаа босъё. Маш олон хүн байх ёстой. За дээгүүр маш олоолаа хорон суулсан байна. Морилын ирсэн байна. Өшөө чин алга ташлтыг бүгдээрээ сонсъё. Та бүхэнд баяр хүргэе. Чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Баярлалаа та бүхнийг бурхан ивэх болтугай. Тэгэхээр ажилчдын гэр бүл, найз нөхөд болон өнөөдрийн үйл ажиллагааг дэмжиж зорж ирсэн олон эрхмүүд байгаа. Зөвхөн ажилтаа албан хаагчид биш. Гэр бүлүүд нь хамгийн ойр дотны хүмүүс нь хамтдаа Монголын хүүхдүүдийн төлөө, дэлхийн зөнчүүдийн төлөө хамтран зүтгэж ирсэн. Тэгэхээр гэр бүлийнхэн анд найзуудыг суудлаасаа босоосоо гэж хүсэж байна. За, алга ташлалтаа харамгүй зориулаарай. За манайхан босоорой. Санаа зовлтгүй шүү. Зохион байгуулагчдын зүгээс онцгой та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байгааг хүлээн авна уу? Маш баярлалаа. За одоо танхимд байгаа бүх хүмүүс суудлаасаа нэг босъё. Би үүндээ чангаар алгадашээ. Тоглолтыг зорин иржин түүхийг хамтдаа бүтээж байгаа. 30 жилийг хамт бүтээсэн дахин 30 жилийн түүхэн цаг мөчид хамт зогсож байгаад баярлалаа чин сэтгэлийн алгадаштай. За сонсъё. Өшөөшөн суулгая. Та бүхэнд маш баярлалаа. Маш баярлалаа. Musical Love концертт иргэн орцгоё. Монголын анхны pop оркестр авьяаслаг хөдөлмөрч уран бүтээлч хамт олон Анир pop оркестр удирдаач Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн Алтан гоёг таныг тайзнаа дахин хүрье. Исайя Томита Storm from the East. За тэр дундаа эзэнт гүрэн хэмээх гайхалтай сайхан зохиол одоо игшгэлнэ. За мөн өнөөдөр бидний баярт Монголын энэ цагийн нэртэй уртын дуучин тодруулж хэлбэл 100-ны манлай уртын дуучин Нор Бадсдын нэрмжит төв халахын дуулалт жүжигийн театрын гоцол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ цэцэг Анир pop оркестр маэстро Алтан гоёг.
Монгол Ардын урдын дуу уяхан замб твийн наран Баруун хуурч Монгол улсын гавь жүжигчин Амар Баяр.
Урдын дуучин морь хурцтай баярлалаа. Эргэмсэг хадагтай ноёдоо, эргэм хүндэт үзэгч сонсогчдоо, эргэм зочдоо. Music in Love концерт амжилттай үргэлжилж байна. Одоо та бид хамтдаа тэртех 1986 онд үзэгчдийн хүртэл болж Монголын ард түмний үзэх дуртай кино, сонсох дуртай дуу, хөгжим болон эгшгэлсээр байгаа нэгэн сайхан бүтээлийг сонсох гэж байна. Энэ бол алдарт Нандин Эрдэнэ киноны хөгжим билээ. Урлагийн гавь зүтгэлтэн Пүрвд орж Нандин Эрдэнэ киноны хөгжим. Одоо хөгжим энэ бүтээлүүд хүний зүрх сэтгэлээс гардаг гэдгийг та бүхэн мэднэ. Бас нэгэн манай үеийн нэртэй хөгжим зохиолчийн бүтээлийг та бид хамтдаа сонсох гэж байна. Сонсохоос өмнө нэг жижигхэн
одоо кейс түүх хуваалцъя. Нэг жаахан 4-5 орчим настай жаахан охин гэрээсээ төөрцөн үйлээд явж исэн байна. Тэгээ том хүн тааралдаад миний дүү та нар гэр чи хаана байдаг вэ гэсэн чинь миний ээж байгаа газар манай гэр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр мэдээж ээж бол бүх ертөнц хайр инэрлийн дээд. Мэдээж эцэг аав нарыг үгүйсгээгүй ойлгомжтой. Их хүрийн нандин холбоог илэрхийлсэн нэг гайхалтай бүтээл манай орчин цагийн кино урлагт, орчин цагийн мэрэгжлийн хөгжмийн урлагт байдаг. Тэр бүтээл одоо манай Алтууйг маэстрогийн удирдлагаар Анир pop оркестр гоцлоочийн хамтаар та бүхэн зориулах гэж байна. Энэ бол урлагийн гавь зүтгэлтэн Үлзий баярын эхийн хайр хөхөө киноны эхийн хайр хэмээх одоо хөгжмийн бүтээл байгаа. Гоцлол хөгжимчин Улсын филармоны морин хуур найрал хөгжмийн гоцлооч Монгол Улсын гавь жүжигчин Амар Уярыга тааж нөрж байна. Тэргүүн зэргийн Чингис хаан одонд соёлын элч морин хуур найрал хөгжмийн гоцлол хөгжимчин Монгол Улсын гавь жүжигчин Амар Баяр Анир pop оркестр удирдаач Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн Алтан хуйг
Боцлоочтой баярлалаа. Тэгэхээр би асуух гэсэн удирдаачаас энэ салхи мэд бүтээлийн тухай сэтгэл гэх юм уу удирдаачийн зүгээс бяцхан сэтгэл манай үзэгчдэд хуваалцаач. Ягаад гэвэл хөгжмийг бас энэ салхи мэд бүтээлийг анхудаа сонсож байгаа хүмүүс бас нэлээд олон байгаа бах. Тэгэхээр таны хувьд сэтгэл буюу онцлж хэлэх зүйл байна уу? Маэстрогоосаа бас сэтгэл сонсох үү? За сайн байцгаана уу. Дэлхийн зөнчүүдтэй 30 жилийнхэн нооминдийг өргөн дэвшүүлье. За концерт таалагдсан бол нэг халуун алгадчлалтаар бэлэг барьно гэж. Манай уран бүтээлчдэд халуун алгадчлал бол жинхэнэ уран болдог. За баярлалаа. Салхи мэд гэхэд нэг Монгол ийм бүтээл бас энэ концертын дунд бас нэг оруулж ирье. Гэхдээ салхи мэд ингэж хурдалж ирч хүч авч ингэж бүх одоо сансан бодсон мөн Монгол улс маань ингэж хөгжин дэвшиж салхи мэд хурдл болтох бай гэж ерөөж Монгол хүн морьтойгоо бас их хэмар ажил үйлсээ одоо холбодог. Тэгэхээр яг энэ салхи мэд ингэж хурдлахыг ингэж давхиж хурдлахыг хүсмэн мөрөөдөж хийгдсэн ийм бүтээл байгаа. Энэ дээр жанснаар байгаа үндсэн аяын зохиож миний би ингэж найруулгыг нэг хийж Анир pop оркестр хөгжимдсэн байдаг юм аа. Тэгээ энэ бол одоо сэрсэн тал луга ингэж салхи мэд гэж бас Монголд энэ сайхан зохиол төгж байх болтгоо гэж ийм шин сонирхолтой зохиол оруулсан байгаамаа. Ингэж хүлээж авна.
Анир pop orchestra удирдаач Алтан хоёрыг манай продюсер бол дэлхийн зөнгийн нэг мундаг одоо залуухан захирал байгаа. Тэгээ нэрийг хэлийгээс яах юм бэ? Бид нар бүгдээ хамт ажиллаж байгаа юм чинь. Хэлээд хэрэггүй гэсэн. Тэр хэлвэл буруудах байх. За тэгэхээр бас сэтгэлээ хуваалцмаар байна. Манай гэр бүлийн хүн 2000-ад оны ихээр Дэлхийн зүүн Монгол байгууллагын National Office, Төв Office хүүхдийн эвдэх хөтөлбөр дээр ажиллаж байсан. Та бүхэнтэй хамтдаа яг адилхан одоо хөдөлмөрлөл зүтгэжсэн. За түүнээс хойш одоо би Дэлхийн зүүнтэй холбогдоод 20 гаруй жил болсон байна. Олон жил хамтран ажиллалаа. Чадах зүйлээрээ яхан ч гэсэн дэм болох гэж хичээж ирсэн. Бас нэрийг хэлж болохгүй бах. Дургуцах бах. Их даруухан хүмүүс байдаг шүү дээ Дэлхийн зөнгийнхэн ч. Тий. За тэгээд өнөөдрийн Music and Love тоглолтын одоо орлого ойлгомжтой би та бүхэнд хэлсэн Монгол одоо Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын монгол хүмүүсийн санаачлага тасралтгүй хандив дэмжлэгээр хэрэгжиж ирсэн. За цаашдаа монголчуудаа дотоодын хөтөлбөрийн 40 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэнд боловсролд зориулагдах ийм зорилготой. Тэгэд өнөөдрийн энэ концертын төгсгөлд одоо дуулагдах байгаа нэг дуу бол миний одоо уран бүтээлтэй холбоотой зүйл. Миний одоо нэгэн эрхэм найз бас хүүхдтэй ажилдаг. Эрхэм нэг найз маань Батшиг гэдэг нэг найзтайгаа хамтраад дуу бүтээлд бас энэ тусгай хэрэгцээт хүүхдүүд зорилттой бүлэг рүү хандаж уран бүтээлээрээ дамжуулж хэн нэгэн үлдэх одоо ёсгүй тэгш боломж хамтдаа урагшлыг гэдэг агуулгын хүрээнд тэр концепцийн хүрээнд нэгэн уран бүтээл дээр бид нэр ажилласан ковидын одоо дараахан. Энэ бол манай алдарт зохиолч, яруу найрагч Хөдөлмөрийн Баатар Бавгийн Лавгсүр агсны одоо шүлэг хүжвэн зохиолч Батхуугийн хөгжим хүүхдүүд дуулж байна гэж нэгэн сайхан дуу. Энэ дууны шүлэг болгон аялгүй агуулга болгон одоо маш гүн утгатай. Тэгээ манай Анир pop orchestra-ийн хамт олонтойгоо Алтан уяг маэстротойгоо хамтран ажиллаж гаргасан. За тэгээд одоо тусгай хэрэгцээт одоо тусгай сургуулийн хүүхдүүдийн төлөөлөл оролцож клипээ бүтээгээд Монголын үндэсний олон нийтийн радиогийн дэргэдэх улаан буч чуулган авьяаслаг хүүхдүүдтэйгээ өдөрцөн багш, мөг чиргал багшийн хамтаар гээд маш олон хүмүүсийн одоо сэтгэл нэгдэж энэ бүтээлд өрж байсан юм аа. Тэгээ одоо мөн гоцол дуучин Амирлан гэдэг хөөрхөн охин байгаа. Жохон харганы бэрхшээлтэй, тэгтээ маш авьяастай. Ингээ бүгдээрээ хамтдаа Монголын ирээдүйг гэрэлтэй байх болтугай. Монголын хүүхдүүд, Монголын гэр бүлүүд элэг бүтэн аз жаргалтай байх болтугай. Хэн нэгэн альва шалтгааны улмаас болж бүх охироосоо бүүлдээсээ хамтдаа урагшлаасаа гэдэг ёроолоор хүүхдүүд дуулж байна дууга хамтдаа дуулъя. Ингээд тайзнаа Монголын үндэсний олон нийтийн радиогийн дэргэдэх алдарт улаан буч чуулгын авьяаслаг сурагчдаа дүүнэрээ тайзнаа урьж байна.
орших ирмүү хүслийн төлөө дэше цуурайтах дууны төлөө дэгдэж дэрвэн цумор дугаа дуулж байна нараа торн байж дугаа дууди найзуудаа бүгдээр түрээрээ амгалан хандрлын төлөө ахын дүүс бид цумор дугаа дуулж байна дүүс бид цумор дугаа дуулж байна Монголын хүүхдүүд аз жаргалтай байх болтугай. Монголын хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй байх болтугай. Монгол гэр бүл аз жаргалтай байх болтугай. Сансрын ирээдүйг хүүхдүүд байна сайхан төрсөн шин хүний төлөө сансрт нисэх андихаа төлөө сайхан хорвогийн хүүхдүүд дуулж байна нараа торн байж дугаа дууди найзуудаа бүгдээр түрээрээ амгалан хандрлын төлөө ахын дүүс бид цумор дугаа дуулж байна нараа торн байж дугаа дууди найзуудаа бүгдээр түрээрээ амгалан хандрлын төлөө ахын дүүс бид цумор дугаа дуулж байна Монголын үндэсний олон нийтийн радиогонд иргэдэх алдарт хүүхдийн улаан будшуулга мөн тусгай хэрэгцээд одоо тусгай сургуулийн хүүхдүүдийн төлөөлөл гоцол дуучин Амирланд баярлалаа. Маш их баярлалаа. Одоо бүгдээрээ хамтдаа яг энэ цаг мөчид үе үеийн дэлхийн зүнчүүдийн сүлд дуулсан дэлхийн зүн дууга хамтран дуулъя. Энэ түүхт 30 жилийн ойг тохиолдуулж, энэ баярын хүндэтгэлийн концертыг тохиолдуулж, дэлхийн зүн дууга улаан будшуулгынхантайгаа хамтдаа бид дахин шинжилэн бүтээсэн хөгжмийн найруулга дуулалт дахин шинжлэгдсэн байгаа. Тэгээд хөөрхөн дүүнартайгаа бүгдээрээ хамтдаа дуулцгаая. Дэлхийн зүн сүлд дуу. Нарыг матхаас жаатаа хүртээ
хүүхэд бүрийн хүсэл тэмүүллийн төлөө хянагч марталгүй гэр гонхтэн дэрлийг орчлоо хор баяраар дүүргэж бид тохаглаа Эдгээр сүм Монгол улсын байгууллагын түүхт 30 жилийн баярын мэндийг та бүхэндээ дахин дэвшүүлье. Өнөөдрийн түүхийг хамтдаа бүтээлсэн та бүхэндээ баярлалаа. Та яг одоо хажууд байгаа эрхмүүдтэй таньдгүй хамаагүй баярын мэнд дахин хүргэнэ үү. Эдгээр сүм Монгол байгууллага дахин нэгэн 30 жилийн босгон дээр зогсож байна. Та бид хамтдаа зогсож байна. Тийм ээ. Бид бүхэн хамтдаа амьдралын мянган нэгэн өнгийг бүтээж хүүхдийн инээдэр гэрэлтсэн өдрүүдийг дурсан санаж байна. Эдгээр сүм Монгол байгууллага улс хүүхдүүдийн бүрэн бүрэн амьдрал тэгш боломжийн төлөөх амлалтаа 30 жилийн туршид хүрсээр ирсэн. Цаашдаач амлалтаа сагсаар байх болно гэдэгт итгэлтэй байна. Энэ үдшийг уран зовёг, уурал ухаарал, итгэл сэтгэлээр хөглөж хамтдаа бүтээсэн хүн бүрт талархал дэвшүүлж байна. Эдгээр сүм Монгол байгууллагын үе үеийн удирдлагууд, үе үеийн хамт олон сайн дурынхан тэдний гэр бүлүүд, мөн хөдөлмөрийн үр шимийг хүртэгч хүүхдүүд Дэлхийн зүйн Монгол байгууллагатай төдийгөөс өдий хүртэл хамтран ажиллаж ирсэн төрийн болон төрийн биш байгууллагууд, онцгойлон бизнесийн байгууллагууд хүн хүмүүст чин сэтгэлээс талархал дэвшүүлж байна. Нэжгсэн халуун алгад ажилтныг сонсъё.